Бид нарт ер нь өдөр болгон яг ийм хүндэтгэл өргөхөөр эрэхтэй адилхан залбирахаар шийдвэр гаргахтай адилхан ажилд хөдөлмөрөө хийхээр адилхан бүх ер нь сонголтууд байж байгаа. Тэгээ энэ сонголтуудаас өнөөдөр ч гэсэн бид нар сонгоод ирсэн. Бүтээсөө өдөр эзний өмнө хүндэтгэл өргөх үү эсвэл өөр ажил амжуулах уу тий? Аль эсвэл унтах уу тий? Маш олон сонголтууд. Энэ сонголтуудаас бид нар сонгоод эзний өмнө хүндэтгэл өргөхөөр ирсэн байна. Энэ бол хамгийн сайн сонголт байна. Амен. Хажууд онолоор та сайн сонгосон байна гэж хэлсэн. Яагаад ингэж ярьж байгаа вэ гэхээр сүнслэг тулааны талаар би ярмаар. Тэгээ бидний дотор яг энэ нөгөө нэг тэмцэл тулаанууд явж идэг. Бид нар өөрсдөө хүсэл гэж байгаа шүү дээ, тийм. Яг энэ дээр бидний их хвчлэн мэддгээр намайг үргэлж моорын сүнс тэгээ уруу татаж буруу зүйлүүдийг сонгуулахын тулд сүнслэг байдлыг мань алдуулахын тулд моорын сүнс ажилласаар байдаг. Тэр янз янзын бол санаагаа өгсөөр байдаг. Нөгөө талд эзэн бас тэгээ биднийг үргэлж тэр ариун сүнсээрээ удирдах сүнслэг байх талаар ярьсаар байдаг. Энэ жилийн бидний орой ашиг юу вэ? Ариун сүнс ирэхэд та нар хүчийг олно гэдэгсэн. Тэгээ тэр хүч чадлын дагуу амьдрах юм бол үнэхээр гайхалтай сүнслэг байх болно гэдэг талаар яриад байгаа. Тэгэхээр тэр ариун сүнсээр бид нар тэр ариун сүнсийн дуу хоолойг сонссноор бид нар сүнслэг амьдрах боломжтой болж байгаа. Тэгээ өнөөдрийн үгийн сэдв болохоор Паул яг үнийг хэлсэн баг. Махан биений хүсэл сонголтын талаар ярьсан. Сүнсний үржимсийн талаар ярьсан. Галат номны 5 дугаар бүлгийг хамтдаа гарцгаая. 5-ын 16-аас 26. Галат номны 5 дугаар бүлэг 16-аас 26. 16-аас эхлээд харуул махуудын үүс гэсэн сэдв. Тэгээ 22-аас эхлээд харах юм бол сүнсний үржимс гэсэн сэдв баг. За олдсон бол амин. За утсан дээрээс харалгүйгээр Библиэд хүмүүс нь Библи дээрээс хараарай. Утсыг битгий ашиглаар. За 16-аас эхлээд хамтдаа унш. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махуудын хүслийг гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмыг чинь хийлгэхгүй тул махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрв та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор ис байна. Харин махбодын үлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарал, бузар тачаалал, садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардал, уур хилэн, хагарал, тэрс үзэл, атаархал, архитал, утга учиргүй наргид цэнгэх зэрэг юм. Би урд нь та нар сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үлдэгч нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Харин сүнсний үржимсэн хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмж, түлгөөн зан өөрийгөө захирахгүй юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Христ Иесус хамаатай хүмүүс өөрсдийн махбодын бузар хүсэл тачааллын хамт загалмайд цовдлсон ажээ. Хэрв бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая. Бид нэг нэгнээ өдөөн сөрж өөр дураа атаархан сайрхахгүй байцгаая. Амен. Энэ дээр 16 дугаар ишлэлдэр сүнсээр яв гэдэг үг байх. Сүнсээр яваар гэсэн. Та сүнсээр явж гинөө? Ариун сүнсээр явж байгаа юу гэж асуумаар. Тэгэд хэрвээ ариун сүнсээр биш байх юм бол харин махбодын үйлсээр явж байгаа гэж хэлж байгаа Библи. Хэрвээ би сүнслэг хүслийг сүнслэг үйлдэл хийхгүй юм бол ариун сүнсний хүслийг үйлдэхгүй юм бол би махан биений хүслээр амьдарч байгаа л гэсэн үг. Та хэрвээ сүнслэг биш байвал зүгээр дунд нь явж гин гэж болох. Хаяа тэ сүнслэг байгаад хаяа ингээл махан биений хүслийг яваад үйлдэл ингээд яваад байж болохгүй гэж. Харин та сүнслэг байхгүй юм бол махан биений хүслийн дагуу амьдраад байна гэж зүйлийн талаар Библи ярьж байгаа. Паул хэлсэн байгаа Галат номон дээр. Тэгээд энэ дээр хэлэхдээ 19-оос ахуудаад маш олон махан биений хүслүүдийн талаар ярьсан. Тэгээд ийм зүйлсийг үйлдэгчд нь Бурхны хаанчлалыг яасан бэ? Өвлөхгүй гэж хэлсэн. Хажууд донд хэлээрээ Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж байна шүү. Анхааруулаа. Бурхны хаанчлалыг өвлмөр байгаа ч уг нь, тий? Гэтэл хэрвээ сүнслэг байхгүй бол Бурхны хаанчлалыг өвлөхгүй талаар Библи ярьсан гэсэн. Бид нар энэ жил ариун сүнсний талаар маш их үзэхлээ. Ариун сүнс хэн бэ гэдгийг бүр сайн мэддэг бол.
Тэгэхдээ ариун сүнсний үр жимсийн талаар харж байгаа. Тэгээ махан биений хүсэл гэж байт юм байна. Махан биений хүслээр явж байгаа бол би бурхны хаанчлалд орж чадахгүй байна гэдэг зүйлийн талаар Библи хэлж байгаа гэсэн үг. Тэгээд 22-оос бидний сайн мэддэг. Харин сүнсний үр жимсэн гээд нөгөө нэг 9 үр жимсийн талаар ярьсан. Тэгээд энэ дээр 25 дугаар эшлэл дээр хэрэг бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор юу гэсэн бэ? Явцгаая гэж ярьж байгаа. Түрүүний 14 дугаар эшлэл дээр сүнсээр яв гэж хэлсэн. Тэгээ 25 дугаар эшлэл дээр сүнсэнд амьд байгаа юм бол сүнс дотор явцгаая гэж хэлсэн. Ийм уриалгын талаар ярьж байгаа. Бид нэр ариун сүнсний хүчийг олж сүнслэг байх талаар ярьсан. Бурхны гайхалтай үн цэнтэй бүтээлүүд зөвхөн түүний сүнсээр хөдөлгөгддөг байх талаар ярьсан. Сурсан. Тэгвэл энэ сүнсээр байх юм бол биднэрт үр жимс бий болох юм байна. Ямар үр жимс бий болох вэ? Сүнслэг тэр сүнсний үр жимсүүд танаас гарах болно гэж байна. Өнөөдрийн сургаалын сэдв маань дотоод цахилгаан станц. Одоо нэг тог цахилгаан тасраад байгаа л би гэж ярьж байгаа. Тог тасрахаар айгүй хэцүү байгаа сте тий. Тог тасрах юм бол халаалт нь бас муудчихна. Тэгээд усан тасарчна. Тэгээд хүүтэн гэрт тэгээд харанхууд тэгээд усгүй яг яаж ч амьдрах гэдэг нь тий. Ингээ амьдрах боломжгүй болчиход байна шүү дээ тийм үү? Өнөө үед бол магадгүй Адамын үеийн үед байсан бол асуудал биш ах л та. Гэхдээ өнөө үед бол яг цахилгаангүй бол тог цахилгаан байхгүй бол ийм асуудал. Би өнөөдөр яг үүнтэй адилхан зөөрлөмөр. Бидний дотоод цахилгаан станцад тэр ариун сүнсний ажил, ариун сүнсээр дүүргэгдэж, ариун сүнсээр цэнэглэгдэж гаднаа үр жимс гарахгүй юм бол бид нар яг л харанхуй байх бодлоо. Дулаангүй байгаад адилхан. Осгүй байгаатай адилхан. Яг ийм амьдралаар бид нар амьдарч байгаа гэсэн. Яг үүний илэрхийлэл байна. Бидний дотор үргэлж сүнслэг тулаан тэмцэл явагцаар л байдаг. Тэр нь ихтэй харагдахгүй дандаа үргэлж бодол санаа үйлдэл дээр маань байж байгаа. Тэгээ та нар дайнд ажинтай амьдарч байгаа гэхээр үгүй би Монгол улсад юу дайнд ажин илүү гоё сайхан жаргалтай амьдарч байгаа гэж ярьж байгаа. Хүмүүс мэдж байгаа. Гэхдээ яг үнэндээ бол бид нар үргэлж сүнслэг тэр дайн тулаанд амьдарч байгаа. Тиймээс Эфес номон дээр юу гэж хэлдэг вэ гэхээр та нар бэлэн байхын тулд тэр бүрэн хоёуг дуулгыг өмсөөрэй гэж хэлсэн. Тэгээд зогсохгүйгээр бид нарт энэ сүнслэг дайн тулаан тэмцэл бол бид нар оролцож байгаа маа гэдгийг Библи бүхэлдээ биднэрт хэлж ярьж байгаа. Тэгээ таны дотоод цахилгаан станцад тань асуудал гарч болохгүй. Түүнийг байнга засварлаж, байнга сэргээж, байнга шинжлэж, байнга түүгээр эрчим хүчээ үргэлж хангаж явах хэрэгтэй. Хэрвээ хангахгүй болох юм бол асуудал үүсчих эхэлнэ гэсэн. Нэг сүнслэг үр жимсүүд гарч ирэхгүй гэсэн. Дандаа юу болох вэ гэхээр харанхуй үйлдэлүүд. Дандаа бозор морин сүнсний хүсэл үйлдэлүүд гарна гэсэн. Тэгэхээр бидний дотор махан биений хүслүүд буюу морин сүнсний хүсэл үргэлж биднийг сонголтонд уриалж идэг. Тэр нь гэхдээ дандаа гой гой хүслүүд бидний махан биений хүсэл яг зэрэгцэж таарч нийлэх гой гой хүслүүд байж идэг. Дандаа чи амраач тий одоо болноо чи өөрийгөө илэрхийлээд яриач уурлаач тий чи арай дээрлэхэлээд байгаа юм биш үү тий наад хүн чи арай дэндээд байгаа юм биш үү тий гомдоо чи хариуг нь бариач Библиэлд юу гэсэн бэ нүдийг нүдээр гэсэн штэ шүдийг шүдээр гэсэн штэ дандаа энэ мэтчлэн байдлаар бид нарыг дандаа явахж бид нарыг дандаа махан биений хүслийг буюу морин сүнсний хүслийг үйлдвэрлэхийг хүсэж идэг. Тэгвэл бидний дотор хоёр өөр хүн амьдарч байгаа мэт санагдаж байсан үе танд зөндөө тохиолж. Магадгүй өнөөдөр ч гэсэн яг тэр тэмцэл тэр тулааныг бид нар хийгээд ирсэн байна. Заримдаа нэг нь уучлаач гэж ярьж байгаа. Тэнгуут нөгөөх нь юу гэж байгаа гэхээр үгүй хариуг нь барих хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээ бидний дотор яг энэ тэмцэллүүд бий болдог. Зарим нь залбирая гэж ярьж байхад зарим нь ядарч байна одоо болио орхио гэж ярьдаг. За нэг нь хайрлая гэж ярьж байхад нөгөөх нь нэг нь хайрлая нөгөөх нь үгүй уурлая гэж ярьдаг. Зөндөөл төвчлээ штэ гэж бидний эсрэгээр нь ятгадаг гэсэн.
Харин та алийг нь сонгож алийг нь үлдэн түүгээр дамжин танд үр жимс гарах уу үгүй юу гэдгийг шийдэж байгаа. Ингээд ариун сүнсний дуу хоолойг сонсоод хайрлах, залбирах, уучлах тал дээр сонголт шийдвэр гаргасан хүнд яадаг вэ гэхээр гадна талд нь сүнслэг үр жимс бий болж эхэлдэг. Сүнслэг үр жимсүүд ургаж гарч эхэлнэ гэсэн. Энэ болоод бодиттой ил харагдах зүйлс байхгүй. Тэгээд энэ бүх тэмцэлд ихэмчлэн яадаг вэ гэхээр муурын сүнсний ялалтаар дуусаад иддэг. Заримдаа өглөө босох шийдвэр дээр нойр ялцсан байждаг. Нэг мэдсэн чинь те махан биений хүсэл дээр нойртойгоо хамт ялалт байгуулсан. Махан биений ялалт байгуулсан байждаг. Тэгэхээр та ямар ялалт байгуулах вэ гэж тэр сүнслэг ялалтыг дандаа байгуулах хэрэгтэй. Заримдаа бид нарт эцсийн бүлэгтээ суух уу энэ 7 хоног өнжих үү гэдэг сонголт гарч ирдэг. За эндээс сүнслэг шийдвэрийн сонголт нь юу байх вэ? Амар хэцүү асуулт байна. Эцсийн бүлэгтээ суух уу энэ 7 хоног суух уу суухгүй юу гэдэг сонголт танд гарч ирдэг. Гарч ирдэг үү? Эсвэл танай эцсийн бүлэг өөрөө бүр хийгээгүй юу? Танай эцсийн бүлэг хийх цаг товлогддог. Тэгээд тэн дээр бид нар тэр эцсийн бүлэгт очихгүй юу гэдэг сонголтыг бид нар хийдэг. Тэгээд яадаг вэ гэхээр нөгөө нэг олон ажлуудыг морин сүнс гаргаж ирж байдаг. Чи чинь завгүй штэ, чи чинь хүүхэдтэй штэ, чи чинь ажилдаа штэ, мөнгө олох хэрэгтэй штэ. Тэгэн гол хүн өөрөө яадаг вэ гэхээр тийм штэ, надаа мөнгө хэрэгтэй штэ. За энэ 7 хоног үжиж. Ингэж махан биений ялалтыг бид нар байгуулж болохгүй. Харин энэ жил би та бүгдэд яг энэ сүнслэг зүйлсийн талаар уриалахдаа таны хүсэл сонголт шийдвэр ч гэсэн сүнслэг байх талаар би илүү ярмаар. Сүнслэг шийдвэрүүдийг гаргаач. Морин сүнс бидэнд яг энэ мэтлэн үргэлж эсрэг сонголтуудыг дандаа өгж идэг. Тэгээ тэр нь буруу юм уу гэхээр зөв юм шиг тийм сонголтуудыг өгж идэг. Тэгээ таны сул талыг тэр сайн мэддэг. Тийм учраас тэр залтаа тэгээд яг тэр сул талаар таныг өрхтөж эсрэг сонголтуудыг хийлгдэг гэсэн. Энэ сүнслэг тулаан тэмцлэхгүй. Тэгээ бид нарыг завгүй гэж хэлдэг, чи ажилдаа гэж хэлдэг, тэр удаа чи хүүхэдтэй гэж хэлдэг, чи өвчтөө гэж хэлдэг. Тэгээ бид нар тэрэндээ ялагддаг заримд. Тэгээ бидэнд бас саяхан 5 дахь өдөр шөнийн залбирал хийсэн. Тэ? Ивэлтэй сайхан цаг байсан тийм үү? Тэр шөнийн залбирал дээр хүртэл ирэх үү, ирэхгүй юу гэдэг сонголт байсан. Гэхдээ энэ удаа манайхан ихэнх нь ялалт байгуулад ирсэн. Амен. Гайхалтай цаг байсан. Тэр үед эзэн бидэнтэй ярилцж байгаа. Бид нар бүх гол залбирал эзэнд өргөж байгаа. Энэ сүнслэг үр жимсүүд гарах боломж нь бий болж байгаа. Гэтэл тэр үед юу гэж бид нарт морин сүнс маш олон бодол санааныг өгдөг вэ гэхээр шүн штэ, шүн яаж явах юм бэ? Эргээд явахдаа харанхуй штэ, тэ? Айц хүз штэ. Яах ч юм бэлээ. Маш олон асуудлуудыг өгдөг. Тэгээ гэр бүлийнхэн уурлын штэ, тэ? Намайг явуулахгүй штэ. Өсвөрийн хүүхдүүдийг ээж аав нь явуулаагүй. Одоо ингээд үргэлжлээ тэ залуучууд болоод ингээд таад ингээд цуглаандаа ирээд шөнийн залбир ч юм уу, өөрийн залбир ч юм уу, илгээд ч юм уу гэ явах тэр зөндөө яг ийм сорилтууд ирдэг. Би өөрөө бүгдийг тоолж үзсэн. Намайг сүмд явуулахгүй гэл гэр бүлийнхэн хордог гэсэн. Тэгээд тэр үед би нэг хотлоо ярьж гарна, нэг үнэн хэлж гарна, заримдаа зогтоож гарна тэгэл янз янз байсан. Гэхдээ тэгээд тэр болгон дээр сүнслэг зүйлсүүдийг эрен хааж хүсэн тэмүүлэг үед эзэн ивэл өрөөлөө өгчээсэн. Бид нэр энэ сонголтуудыг хийх хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүсийнх нь хүүхдүүд зөвхөн өсвөрийнхэн зөвхөн эцэг эхээ хараад байна. Тэгээд хань ажилтай бол өөр хүүхдтэй болно. Тэгвэл гол нөгөө хүүхдүүдээс хамаарал. Заримдаа нөгөө нэг эхнэр нөхрөөсөө хамаарал бол. Шүн олсон хойгоор те хааж гадаг хардас сэрдэлт явагдаж эхлэв гэсэн. Иймэрхүү зүйлсүүд биднэрт үргэлж байнга тохиолдож байна. Хизээч те дуусахгүй байхгүй болно гэж байхгүй. Тэгэхээр бид нар аль талд нь сонголтыг хийж сүнслэг хүслүүдийг дагах вэ гэдгийг л бид нар сайн бодож тунгааж түн шийдвэр гаргах хэрэгтэй талаар зөвхөн энэ махан биений махбодын үүс буюу сүнсний үр жимсийн талаар
Галаат номны 5:16-аас 26 дээр яг ийм хүү бичсэн байна. Тэгэхээр Галаат номны 5:22-ыг бид нар 22-23-ыг сайн мэддэг. Энэ бүр цээжлэх стажлэг тий. Цээжилсэн үү? Цээжилсэн хүн байна уу? За мэддэг хүн, цээжээр мэддэг хүн байвал гараа өргөж харъя. За нэг л хүн мэддэг юм уу тий. За тэгвэл бүгдээрээ цээжлэрэ гэж биелмэр. Галаат номны 5:22-23. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрэл, дэлгүүн зан, өөрийгөө захирах байдал, итгэлтэй байдал, дэлгүүн зан, өөрийгөө захирах байдал тий. Энэ сүнслэг үр жимсүүдийн талаар бид нар энэ 9 үр жимсийг бид нар мэддэг байх. Цээжилсэн байх. Харин махбодын үйлс гээд 16-аас эхлээд бас үүний талаар ч гэсэн бид нар харах хэрэгтэй. Энэ дээр болохоор би уншиж байгаа 19-өөс эдгээр нь завхаарал, бузар, тачаалал, садарлал, шүтэн шүтэл, ид шид, дайсагнал, маргаан, хардал, дуур, хилэн, хагарал, тэрс үзэл, атаархал, аригтал, утга учиргүй, наргид цэнгэх юм а гэж хэлсэн. Энэ бүхэл муурын сүнсний хүслүүдийг бид нар үйлдэж түүгээр амьдрах юм бол хаанчлалыг өвлөхгүй гэж хэлээд байгаа. Энэ бол сэрэмжлүүлэг шүү. Бид нар хэдэн жил сүмд явж насаараа сүмд явж байна. 20 жил, 30 жил, 40 жил та сүмд явж байна. Гэхдээ энэ махан биений хүслийг үйлдсээр л байх юм бол та хаанчлалыг өвлөхгүй гэж хэлж байгаа. Харамсалтай биш гэж. Гэтэл өнөөдөр зарим хүмүүс ямар санаа зовнилгүйгээр тий арх усны талаараа пастортаа яриад нэг шоуцсныхаа талаар тий бахархалтай юм шиг тэгж байгаа хэрэлцснийхээ талаар тий сүнслэг үр жимс гаргацсан юм шиг бусдад яриад ингээд амьдарч байгаа шүү. Би өнөөдөр онцгойлон хэлмээр. Та бүхэн махбодын үлсийг бүү үлдээч. Энэ дээр завхаарал, бузар тачаалал, садарлал, шүтэн шүтэл, ид шид, дайсагнал, маргаан, хардал, дуур хилэн, хагарал, тэрс үзэл, атаархал, аригтал, утга учиргүй наргицэн. Арх уухан зүгээр асуудал уу тий? Бид нар юу гэдэг вэ? Библиэлд дар суу гэсэн гэж ярьдаг. Энэ дээр тэгсэн чинь махан биений үлс дээр аригталт гэж хэлсэн байна л да. Нэг удаа уух нь асуудал биш үсттэй гэж магадгүй ярьчлаа. Тэр нь арх биш юм бол магадгүй болох хаа. За тэгээд ийм зүйлсийг үйлдэгч хүмүүст нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж хэлсэн. Яг үннийг Библийг л ярьж байгаа. Тэгэхээр ах トゥ нараа өнөөдөр бид нэр зөвхөн сүнслэг хүсэл, сүнслэг шийдвэрүүдийг, сүнсний талд шийдвэрүүдийг сонголтуудыг гаргадаг байцгаая. Амен. Өсвөрийн хүүхдүүд амен. Амен. Ямар сул юм. Амен гэж хэлж үзээгүй юм уу? Амен. Бид нар амаараа яг ийхүү тунхаглах хэрэгтэй. Тийм ээ, би сүнслэг хүсэл шийдвэрүүдийг сонголтуудыг гаргах болно гэж хэлэх хэрэгтэй. Амен. Энэ үед таны дотор ариун сүнс таныг өдөөж сүнслэг хүслүүдийг хийх хүслийг төрүүлж өгдөг. Тэр талд нь илүү таныг сонголт шийдвэрүүд гаргахад нөлөөлдөг гэсэн үг. За 24-р эшлэлийг хамтдаа харъя. Христ Есүс хамаатай хүмүүс өөрсдийн махбодын бузар хүсэл тачааллынх нь хамт загалмаа цовдлсон ганчаа гэж хэлсэн. За энэ юуны талаар ярьж байгаа вэ гэхлээр Галаат номны 2:20 дээр хэлсэн зүйлийн талаар ярьж байгаа. Би Христтэй хамт цовлогдсон амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна гэж хэлдэг тийм. Идүүгээ би махан биедээ амьд байгаа намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм а гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би аль хэзээ Есүс Христэд итгээд махан биенийхээ хүнийг яасан бэ? Яасан гинэ? Энэ загалмаа дээр махан биенийхээ хүнийг цовдлсон. Тэр махан биений чинь хүн загалмаа дээр цовлогдоод үхсэн гэж хэлсэн. Харин Есүс Христ дахин амьдсан 3 өдрийн дараа тийм яг түүн шиг та дахин амьлаж цоо шинэ бүтээл болсон гэж хэлсэн. Тэр махан биений хүн загалмаа дээр үхээд та шинээр Христ дотор мэдлэгтэй ариун сүнсний хүн болж төрсөн. Сүнсээр дахин төрсөн гэсэн. Тэгээ сүнсээр дахин төрсөн хүн яах вэ гэхээр сүнслэг сонголт шийдвэрүүдийг гаргах болно гэж байгаа. Махан биений хүслэг биш. Ягаад гэхээр тэр махан биений хүн загалмаа дээр үхсэн. Гэтэл бидний загалмаа дээр цовдлсон махан биений хүн заримдаа өхөөгүй байждаг. Амьд бичдэг.
Ямар аимшигтай хүн бэ те тэр. Тэгээ амьд байж идэг. Тэгээ сонголт шийдвэрүүдийг гаргаад махан биений хүслийг үйлдэл явуулдаг. Галат номон дээр Галат чуулганд хандаг хэлэхдээ яг үүний талаар ярьдаг. Махан биений хүслээ өхүүлээч. Түүнийг өхүүлээч. Харин сүнслэг шийдвэр сонголтуудыг гаргаач гэж ярьдаг. Бүтээсэн өдөр ирээд зөвхөн суугаад сургаал нэг сонссон болоод гараад явдаг болоод энэ бол сүнслэг амьдрал биш ээ. Харин энд ямар сэтгэлээр ирж эзэнд хүндэтгэл магтаал өргөж үгийг сонсож байгаа вэ гэдгээс шалтгаалж энэ нь сүнслэг үр жимс гарах уугүй юу гэдэг нь шийдэгдэх бол. Та энэ сургаалыг зүгээр л сонсоод өнгөрөөд ямар ч шийдвэр байхгүй бол хэрэгжүүлэлт байхгүй бол амиа гэж хүлээж авахгүй бол энэ нь хий хоосон зүйл болж тарж байгаа. Эсвэргээрээ бурхны хаанчлалыг өвлөхгүй ч гэж би энэ үгийг ашиглаж чадна. Тиймээс өдөр бүр сүнслэг амьдарцгаая. Ариун сүнснээс хамааралтай амьдарцгаая. Ажил гарахлаараа цуглаанд ирэхээ болчдөг. Тэгэл янз янзын гоё баярт үйл явдал юм болохлээрээ ирэхээ байждаг. Тэгэл асуудал гарангуут л ирээл энэ ямар ирээд ном уншуулдаг газар уу тий. Энд бол бид нэр итгэл үнэмшлээрээ эзний өмнө гуйлт залбирлаараа асуудлуудыг шийдэж сүнслэг ялалтыг байгуулж ивэл өрөөлтөй амьдрахын тулд бид нар сүнслэг тэмцлийг хийгээд ирж байгаа. Эзэнд хүндэтгэл магтаал өргөж байгаа өдөр юм аа. Амен. Тэгээд би саяхан нэг судалгаа авсан. Тэгээд ChatGPT-г хэмэл оюуханыг ChatGPT дээр зөвхөн 7 хоногийн идэвхтэй хэрэглэгчид нь дэлхийд даяар хэд байгаа гэж бодож байгаа. За хэдэн сая байж болох вэ? 800 сая гэж судалгаа байна. 800 хүн 7 хоног болгон идэвхтэй ашиглаж байна. Тэгэхээр хэмэл оюуханыг за бидний сайн мэдж байгаа ChatGPT-г яг ийм хүмүүс ингээ ашиглаж байгаа. Мэдхгүй зүйлүүдээ асууж байгаа тий. Тэгээд судалж байгаа заримдаа зүгээр л зураг мураг гаргаж авч байгаа. Гэтэл энэ дотор хичнээн хүн нь ChatGPT-г яг ийм хүү идэвхтэй ашиглаж байгаа. За нэлээд байгаа хаа тий. За ашигладаггүй хүн байна уу гэх юм бол яг цөөхний дуун гар өрөх. Тэгвэл би юу ярьж байгаа вэ гэхээр ChatGPT бол маш сайн туслагч тусалдаг тий. Бидний мэдгүй чадахгүй зүйлүүдийг тэр сайн хэлж хариулж чадна. Гэхдээ дандаа үнэн үү гэвэл үгүй тий. Тэр 100% үнэн биш. Худал мэдээлэл байвал тэр худал мэдээллийг татаад танд хэлнэ л гэсэн үг. Харин би та бүгдэд юу гэж уриалмаар байгаа вэ гэхээр дэлхийд даяар тэр 800 сая хүн бүгдээрээ ариун сүнснээс асууж, ариун сүнсээр удирдуулж, ариун сүнсээр хөдлөгдөх юм бол юу болох талаар л би ярмаар байна гэсэн. Тэгэх юм бол тун удахгүй Есүс Христ ирэх болно. 800 сая хүн ариун сүнсээр удирдуулах юм бол өдөр болгон асуух юм бол. Өнөөдөр тэгвэл энд ChatGPT ашиглаж байгаа бүх итгэгч нар зөвхөн ариун сүнснээс тусламж хүчийг авч ариун сүнсний хүчээр 7 хоног болгон амьдрах юм бол энд юу болох вэ талаар би ярмаар. Тэгэх юм бол энд сүнслэг сэргэлт бий болох болно. Ариун сүнсний гайхалтай ажил бий болох болно. Ахтунараа өдөр болгон ариун сүнснээс тусламж гуйж түүний талд шийдвэрүүдийг гаргацгаая. Сүнслэг үр жимсийг ургуулцгаая. Амен. Хажууд байгаа дэлгэрээ сүнслэг үр жимсийг гаргая гэж. Энэ сүнслэг үр жимс зүгээр л худалдаж аваад хин нэгнээс энэ ямар гоё алим жимс вэ гэдээ аваад өөртөө ургуулах талаар яриаггүй. Энэ бүр дотроосоо буюу дотоод цахилгаан станц тань сайн ажиллаад тэ эрчим хүчээр түгээх үед та тэр эрчим хүчээр ажиллах үед та тэр сүнсээр ажиллах үед танаас төрж ургаж байгаа яг тэ нахиалж гараад томроод тэ бүрэн боловсрч дуусж байгаа тэр сүнслэг үр жимсийн талаар ярьж байгаа. Та нэг удаа шүдэ зуугаад төвчээд хин нэг уучлахаас илүүгээр чин сэтгэлээсээ дотроосоо ариун сүнсээр ятгагцсанаар тэр хүнийг чин сэтгэлээсээ уучлах хоёр ялгаатай гэсэн үг. Ингэжээж үр жимс бий болно. Энэ талаар л ярьж байгаа.
Тэгэхээр өнөөдрийн үгэн дээр бид та бүгдэд яг ийхүү уриалгатай. Хэрв бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаая л гэж уриалж байгаа. Өдөр болгон сүнслэг байцгаая. Өглөө болгон ариун сүнснээс тусламж байцгаая. Өнөөдөр ч гэсэн та намайг удирдаач. Би махан биений хүслийг үйлдэхгүйгээр таны хүслийг үйлдмээр байна гэж залбирцгаая. Амен. Өглөө болгон залбирцгаая. Өдөр болгон залбирцгаая. Сонголт шийдвэр гаргахаас өмнө, ууралхаас өмнө төр зогсоод ариун сүнсээ би ууралж болох уу гэж асууцгаая. Амен. Ариун сүнс танд юу гэж хэлнэ гэж бодож байна? Наадхаас далаад үг гэж хэлнэ. Ариун сүнс юу гэх вэ? Наадхаас тэ яа тийм цохоод ав гэж хэлэх вэ? Ариун сүнс юу гэж хэлэх вэ? Наадхаа нэг тэгэл чадчихтэй гэж хэлэх вэ? Ариун сүнс хизээч тэгэхгүй. Өнөөдөр бид нар магтан дууссан шүү дээ. Урагчийн үнсэлтэнд яасан бэ? Тэгэхээр түүний зүрх сэтгэл тийм таатай байгаагүй л байна. Библиэр хэлсэнчлэн Юдас түүнийг барьж өгөхөөр хувилдаад ирээд түүнийг үнсэж барьж өгч байгаа. Иесусыг цовдлохын тулд, алахын тулд. Түүнийг Иесус мэдчил байсан. Тэгэхдээ Юдас чи яана гинэ гэд гарын өвчөөд тэгээд шавнартайгаа нийлээд зодсон уу? Тийм зүйл болоогүй шүү дээ. Тэр түүнийг сайн мэдчихсэн. Тэгээд Иесусыг дараад нь юу хийж байгаагаа мэдэхгүй барьж аваад доромжлоод нулимаад зодж исэн тэр Ромын цэргүүдийн талаар ч гэсэн бид нар мэдж байгаа. Тэр Иесус маш хүчтэйтэй. Тэр хүмүүсийг амархан дөнгөчж чадхаар тийм хүчтэй. Тэнгэр элч нараа гарч ирээд бүгдийг нь нөхцөл байдлыг шал өөрчлөөд тэр Ромын хаан болчих боломжтой л байсан л да. Гэхдээ тэр тэгээгүй. Юуны тулд байсан? Бурхны хүслийг үйлдэхин тулд байсан. Иесус Христ бол Бурхны хүслийг 100% дагаж тэр өөрийгөө загалмаа дээр өгсөн. Даахын аргагүй өвдөлт зовлонг тэр өөрийн бие дээр өгсөн. Яагаад? Бид нарт тод үлгэр жишээ болох юм бол та ч гэсэн эзний хүслийг ийхүү үйлдээч гэдгийг харуулахын тулд биднийг аврахын тулд байсан. Ах トゥ нараа өөрийн биеэс өөрийгөө хүндэлдэг шигэ бусдыг хүндлэж хайрлцах, ойлгоцох.